За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ах яагаад Японд иржээ? Ах уу. Ханах яагаад Японд ирсэн юм бол? Би ч анх яагаад Японд ирсэн болоо гэж амар их боддог байсан. Яг анх эхлэх болсон шалтгаан нэг найз маань Японд ирээ. Тэгээ нэг найз маань Японд сурна мөрнө гэдэл. Тэгээл нэг анх хальт сонирхчихсан санагдчихэв. Чи Би бол үеэлэгч маянтай байгаад тэгээд явж үзэх юмсан гэж бодоод ирсэн байдаг байгаа. тэгэл яг бодоол лсэн чи угаасаа нэг өөрийнхөө манифестыг Японд ирэхээр хийцэн л байсан байла. Угаасаа Японд ирэх гэж бодоод манифест хийсэн. Тэр маань ч яг биелж таарсан байсан. Японд ирсэн дараа бодсон чинь. Та тэгээ яаж манифест хийснэ яриач. Би манифест хийсэн маань энд бол зөвхөн миний оролцоо байгаагүй, ээжүүдийн оролцоо байсан. Чин үннээр ирвэл ингэсэн байд юм аа. Тэртээ хэдэн жилийн өмнө ээжтэйгээ хамт нэг үзмэгчдэр очиод аха тийм хороолт гэсэн баха. Одоо ихтэй тэр хүн мөний мэдхгүй л те. Тэгээ ингээд би ингээд гадаадд явж суралтай байгаамаа, сонирхолтой байгаамаа хаашаа явах юм ах уу гэд. Тэгж асуужсэн чи Япоё бол зүгээр юм биш үү гэд. Анх тэгж хэлчихсэн. Тэгээд тийм үү яаж явах юм ах уу гэдсэн чи би ч юм дом хийж үг энэ төр гэд. Тийм үү. Тэгээ би бүр дом хийлгүүлээд. Тэгээ яасан чинь намайг нэг юу яаснаа уулавч авчир гэд. Ямар уулавч? Шинэ уулавч энэ гутлын ууланд дэвсдэг юм уулавч. Тэгээд би уулавч авчираад яасан чинь ингээд уулавчин дээр ингээд юм зурж өгөөд заяа. Сум зураад. Тэгээ энийг ингээд нэг гэтээ одоо бол би ингээд сайн санахгүй байгаа л да. Ямар ч гутлын ууландаа ингээд хийж явмаа гэд. Аха. Тэгээд тэр уулавчаа ингээд хитэн өдрөөр ч юм дэ сольж явдаг гэсэн юм мартаач заяа. Нэг хэсэг уулавч зүүж яасан юм аа. Гутлын ууландаа уулавч хийж явж исэн юм аа. За. Тэгчээд бас тэгээд түүний дараа юу яасан юм. Ингээ өөрийнхөө очих хүсэн газартаа ингээ өөрхөн чий зургийг наагаад орныхоо ингээ толгойн дээр хан дээр ингээ наа гэд. Аха. Тэгэж хэллүүлээд тэгээд би яг яаж нэг Япон гэж хайхлаараа хамгийн эхлээл ингээ хайлтан дээр юу гарч ирдэг гэлээ. Япон гэхээр үү? Аха. Хүжээсэн. Тий. Яг хүжүүл гарч ирэл. Тэгээд яг би хүжүүлийн голт нь өөрхөн чий зургийг аваачаал наагаал. Тэгээд Японд ирсэн байдیں۔ Яг тэр журмаараач хүжитэй ойрхон газар ч гэсэн амьдарч байсан байдیں۔ Амьдарч үтсэн байдیں۔ Тэгэл миний манифест ер нь яг хүжи ууландаа ч амьдарч биелээл, Японд ирж биелээл. Тэгэл үзүүрч чи ячаар ч юм уу, хөв заяагаараа ч юм уу Японд ирсэн байт юм да. Аха. Тун сонирхолтой. Аха. Энийг ер нь их олон хүн мэддэггүй. Саяхан ээжүүдээр аавдаа хэлсэн байгаа энэ. Аха. Тэгээд ирж ирсэн штэ гэд. Тэгээд Японд ирж ирсэн. Манифест ер нь айгу биелсэн. Яг нөгөө тэгээд дараа нь бодоод би нөгөө Фужигийн тэнд байж хата ингээл би ч амар Токиод амар дуртай байсан штэ. Хоцорын газар дуртай байжгаад ягаад ийм хөдөө газар ирсэн болоо амар боддог гэсэхгүй. Тэгэл гинт байж нэг өдөр яасан чинь чи өөртөө л өөрөө манифест хийсэн байж ягаад тэгж бодоод байгаа юм гээл. Тэгж боддоо л. Тэгэл угаасаа ягаад ч нэг Япон гээл зураг хүжи уулан дээр авчил чи зураг наац юм чинь тий. Тэнцэн очих нь угаасаа зүй ёсны хэрэг. Тэгэл тэрнээс хойш дахиж юус тэгж бодох юм байсан шин. Би ягаад энд ирсэн юм болоо. Ягаад энэ жоохон юм нэг орон нутаг шүү дээ тий. Яа би юм орон нутагт ингээд байгаад 2 жил амьдэрсэн шүү дээ. Байж байгаа юм болоо гэсэн бодол. Тэгэл тэрнээс хойш алга болсон. Бэди? Би нэрээ юу яжсэн шүү дээ. За. Үеэдлэгчийнхаа манай үеэдлэгч чинь дандаа Японд байж байгаа л Японоос аягүй гой юм явуулж энэ төр боллоо. Тэгдэг гэсэн. Тэгснэ 10 жилдээ би яг нэг 2020 онд Токиод олимп болно гэхээр 10 жилдээ би яг л олимпоор Токиод байна ч юм уу. Яг олимп үзэж байна гэж амар юу мөрөөддөг байсан гэх юм. Наач тэгээд үзэж чадаагүй дээ. Ер нь мөрөөдөл биелт юм аа. Тэ энэ бүхний биелээгүй. Гэтэ чи Токиод байна, Японд байна.
Даанч олимп үзчихэд байгаа гэж. Олимп ер нь бүхэн л үзэж чадаагүй л дээ тий. Коронавигоос болоод. Хинч коронагаар нэгж бодоогүй те. Бодоогүй. Бас нэлээх их юм туулсан биш үү? Тийм те. Тэгэл одоо Японд тэгэл Япондоо тасаад байгаа мó, Японодоо тасаад байгаа мó, аль нь ч юм тий. Байж л байна. Та өөрөө Японд тасаад байна уу? Мэдхгүй магадгүй. Би Японд тасчихсан байж магадгүй. Хагас гадаад хагас Япон ойтлаа. Энэ ихтэй ингээд яг юм бид хоёр одоогийн ингээд зураглаа та бүхэн танилцуулал ингээд өндөр уулын орой гэх нь хашин тий. Аха. Уулын орой. Тэг яг юм нөгөө байгаль руу харсан ийм сандалтай. Цэцгээ нэг кофе уугаа суухарч юм шиг тий. Жон түр амрах юм юун дээр байгаа. Тэг энд ингээд хүмүүс түр хамаадаг болохоор айгүй юм чимээтэй. Орчин харах гэж ингээд амарцгаа болохоор ч юм уу бас зураг мөрөд оруулах юм спот зэг дээр тий. Байгаа болохоор жаахан чимээтэй байж магадгүй шүү. Тэгэл Японд ирэл. Тэгэл бид хоёр жаах хэлний сургуультаар танилцсан байдیں۔ Анги банг нь өөр анги байсан тий. Тийм шүү дээ. Та чи өглөөний анги би өдрийн анги ч юм. Эхлээд бол бүр тэгж амар л татмат нэрээс байгаагүй тий. Аха. Нэг бараг дундын найзаараа танилцсан. Зүгээр мэндийн зүрх мөрөтэй л өдөс тий. Сайн юм байна уу гэж таархаараа тий. Аха. Яаж яваад хаяа сургуулийн 0 мөл тийм таарчмаа. та чи 0 цэвэрлэгээ гээл явдаг гэсэн. Тийм. Цагийн ажиллагаа. Тийм энэ цагийн ажил тийм. Сургууль дээр сургуулийн цэвэрлэгээ ихтэй. Тэгэхээр хаяа цэвэрлэл би чи өдрийн анги болохоор номогч чинь өглөө хичээлээ дуусчаад өдрийн анги орж ах хоорондоо цэвэрлэгээ хийдэг гэсэн тийм. Тэгээл завсарлагаанаар нэг хальт 0 мөл таалтаа. Үгүй сайн юм байна л гэстэй. Тийм минь тусаа зурцлцал. Тэгэл чи шилжиж яваал тий. Өөр сургууль. Би нэг жил сурчаад шилжиж яваа. Амар дээшээ төвшин агсан сургууль руу яваа. Төвшин агсан. Аха. Шибуя руу явсан. Та шинжиггүй дээ. Тийм би шинжихгүй дээ. Хоёр юуны нарын өргөлтөд л үлдсэн байт юм да. Тэгээд нэг хэсэг таараагүй тий. Коронавиг үеэр ерөөс таараагүй тийм байлаа. Таараагүй. Тийм. Тэгээд нэг битүүнд таарлаа арайгүй юу? Тэгээ зулаагийн гэрт Тийм. Найзхан гэрт бүр дээрээ битүүлсэн байх. тийм битүүлж таараал. Айгуу гой бууцсан энэ хоёр. Тэр жигнөргөө хэрнээ айгуу гоё бууцсан байдیں۔ Би яг цагийн ажлын таарччаад тий. Орой орчоод. Би хонсон тий. Аа. Тэгэл тэрнээс хойш хөрхөн уулздаг болж молоо. Тийм тэгээд бид хоёр таараал. Тэгэл тэрнийхэн дараахан би юу явсан тий? Орон нутг руугаа явсан тий? Хүжи уул руугаа. Тэгсэн үү? Бараг тэгсэн байх шүү. Та төгсөөд яваа. Тийм. Тэр чин бараа намайг эхлэний сургуулийн төгсдөг жилийн битүүн байсан тий? Тийм байна. Тийм тэгэл би чинь нөгөө нэг хаяа Токиод ирж мэрж захтаа уулзаал. Нэг юугаар уулзсан шүү дээ. Нөгөө найзхан төрсөдрөөр уулзсан юм уу тий? 8 сарын юугаар. Тэгээ өдийг хүртэл та амьдралынхаа замналыг яриач аа. Токиод ирэл Наритагаас яг өнөөдрийг хүртэлх. Энэ өдрийг хүртэлх. Хамгийн анхны та төрөвчөндөө хэдэн төгрөгтэй Японд ирчихсэн бэ? Тэрийгээсээ санахгүй байна. Хэд исэн бол 7 маа энтер байсан болов? 70,000 yen мэн байсан болов? Та ч бүр амар баяр ирсэн шүү дээ. Би бараг нэг ман тэгснэ нэг 6 сент 6 сентээр л ирсэн юм байна. Тэгэлгээд тэр чин анаа чин энд байгаа юм чи чамд бол. Наа чи энд хинч байхгүй. Би ганцаараа. Ойр ганцаараа. Тэгээ 7 мянгаар хэд хоног амьдэрсэн бэ? Үгүй нэлээ ууцсан штэ.
Дөнгөж ирчээд юу яасан шүү дээ. Би ч харин наадтай айгу нэг 7 хоногийн дараа ирчээ шүү 7 хоногийн дараа сургуулийнхаа нэг юуны офисын ажилд ороод. Ман гэдэг нь юу лээ? 10,000 гэсэн үг лөө. 10,000 йен. 7 ман гэхээр 70,000 йен. За. Тэгэл дөнгөж ирсэн чинь амар төсөөлсөн шал өөрөөсөн. Яжт бороотой өдөр ирсэн. Би 4 сарын 8-нд ирчихсэн байхгүй. Амар тэгсэн. Айгу бороотой өдөр ирсэн намайг ирэхэд бүүдэр өдөрс. Тэгээ ингээд нөгөө би чи нөгөө Токиогоо амар гоё зурган дээр хийсэн. Өндөр барилга гэл. Бараг миний орох байр чинь болохоор хитэн давхар байр маяг гэж ботсосон. Би ч нөгөө Good Morning Call гэдэг нэг амар гоё Японы драма үзсэн. Харин тэгэл тэр мэрэндээс үнэхээр амар гоё байр маяртай. Тэгэл тэргээр төсөөлсөн чинь ингээл манай юу ч Шинжгүй гэх юм бүр Шинокубо гэдэг газар байсан чинь тийшээ нэг тийм өндөр барилга багтай тий. Тэгээ ингээл ирсэн чинь амар өндөр барилга ингээл навсаал. Тэгэл энд байна гэж яасан чинь нэг амар харанхуй жижиг хөрөнд ирсэн. Тэр бүр амар шок болсон байдیں۔ Яаж ч амар өлцсөн, ам цангацсан. Тэгээд нэг жоох юм бүүдгэр тэгээ бороотой тэр чинь тэгээд нарийнтаагаас бууж ирсээр 5 маа болчихсон шүү дээ. 4 сар чинь 5 маа бий үед чинь нэг жоохон бүүдэр байгаа шүү дээ. Тэгээл ингээл энд амьдрын гэлсэн чинь нэг сонирм болол ирсэн байд. Тэгээд яг нэг амар агаар юм нилээх ботцсон ирсэн. Очоо шууд өнгөө утастай болчихно гэл. Өнгөө айфонтой болчихно гэл. Тэгээд уцгүй ирсэн. Тэгээ уцгүй ирсэн чинь нөөттэйг л ирсэн. Тэгэл ямартай ч нэг байрныхаа нэг Wi-Fi-аар нөөтөө асааж байгаа юм. Тэгэл нэг гихт нэг аавч нэг би нэг ирсэн гэж хэлээл. Тэгэл нэг юм манай нэг найз нь ирээд тэгээд анх гаста орж юм идчихсэн юм байна. Аха. Тэгэл нэг юм идэж нэг юм авчаал. Тэгээ маргааш нь шууд сургууль дээр очих байсан шалтгаан байсан баха. Тэгэл уцгүй хүмүүс ч ингээл сургуулийнхаа замыг чийжилж аваарай гэл. Тэгэл зам чийжлэхээс л эхэлсэн юм да. Чи яаж исэн? Би бол та нараас арай эрт ирж байсан. 3 сарын 27 хэвцээ бас байх. Ирж байсан. Тэгээд ирчээд яг онгоцноос яг буусан чи амар халуун нэг тийм бөхчм саундаа амш мэдрэмж авснаа. Тэгэл битгээ нэг ингээд онгоцны буудлаас гараад нэг манай ах тосч авсан. Тэгэл хатаага зургийн яг анх доошоо дэшаан сууж үзээд гал тэрэг сууж үзэл. Тэгэл яваад эхэлсэн чил нөгөө үзчихсэн кино дотор орсон юм шиг санагдал. Тэгэл нэг ингээ тэгээ ах ингээ унтчихдээ штэ гээл. Тэгэхээр би унтаас ирсэн чинь л одоо буух гэж байна гэж буугаал. Тэгээ тухайд чинь Икебукуруудаа норикайсэн баха. Солилцоо ахгүй дэшаага. Тэгсэн чил амар их хүн ёо амар хүнтэй заяа нэг шоргоол шиг. Тэгээ би ч амар гайхаад. Тэгэл тэгснээ яг экийн дээр очих газараа гэрийнхээ тийшээ очсон чинь ингээл амар чимээгөө заяа ингээд хав харахаа тэгэл жоохон оройхон буугаал. Тэгэл гэртээ орсон чинь юу амар жижиг өөрөө. Нөл нь бүр амар жижигхэн зав би бүр гайхаад шок. Юу ингээл амьдрт юм уу гэж бодож бодлоо. Тэгэл маргааш нь ганцаараа Уэнокой яваад. Яг гой сакура гарсан багт. Тэгээ ганцаараа явж сакура үзээл. Дэшаанд анхудаа ганцаараа явж үзээл. Тэгэл гаста орчвол би ч нэг хамт нэг өрөөнд найзтайгаа хамт амьдрахаар ирээд түн чи онгоцонд ингээд уурцуужээс 2 их гэсэн чи манай сургуулийн 2 хэн болж таарч мараад. Сургуулийн машинаар цацсан. Тэр чинь бас нэг хүн 6 сэнжил 6,000-ын төлсөн юм аа. Тэр чинь 70,000-аас 6,000 тэгэл явчихж байгаа ингээ. Тэгээд яасан чи нөгөө 2 чинь манай сургууль яаж таарч мараад. Тэгээд дөрүүлэн болцсон хэвээр. Тэгэл донки монки явж хүнжил гуц моц гээл 100-ийн дэлгүр. Тэгээд би чинь манай Монголд гэрт чинь бас нэг хитэн 100-ийн амар их байсан. Тэгээд нэг бараг 50% ширхэг 100-ийн байсан байна.
Тий. Яг ирсэн өдрөө бол хамгийн түрүүнд 100 юм явдаг үлээ. Тэгээд нөгөө нэг тэгэл шууд ямар тач тэр чинь орой ирцээ байгаа штэ. За ямар тач хоёлаа юу донки орж яа гэл манай найз хүнжил гуц аваад би яачих манай нэг 10 жилийн найз Японд байдаг. Тэгээд тэрнээ яасан чи би хүнжил гуц мод зохицуул юм өгцөөлээ гээд. Тэгээд би хүнжил гуц авахгүй ингээ үнчиж байгаа байхгүй юу. Тэгээд манай найз хүнжил гуц аваад. Тэгээд ямар тач тэрнийхээ хүнжил гуцанд хоёлаа хамт хонтохоор олцгоо. Тэгээд маргааш нь тэгээд тэр манай найз сургууль очсон дараа ингээд над дээр ирэх байсан байхгүй юу. Тэгээд би тэр найзтай мориулаад ямар их хүнд мориулсан юм бэ гэж. Тэгээд хүнжил гуцчгүй нэг 7 биш нэлээд тонс юм аа. 3 4 онсон 7 тонсон. Тэгээ нөгөө найзтайгаа бүр холбогдхон болж юм байна. Тэгээ нөгөө найзтай маань жоохон асуудал гарсан байсан л л дээ. Бүр холбоодлого бүр хэдэн сар болсон бүр амар утсан заяа. Тэгээ юу найзаагаа харах болж юм болоод өөрөө бараг анаа амьдрдаг болцсон. Тэгээд хүнжил гуц муцаа донгоогоос аваад. Тэгэл нэг жижиг өрөөнд нэг найзтай хоёлаа амьдэрч эхэллээ. 100-ын дэлгүүр оролс баах юм хосчихл тээ. Энэ чирэгтэй тий чирэгтэй гэлстэй нэр. Аяша намаа гэл гамз момзгэлдэг гэл. Амьдрал эхэлжсэн та. Тэгээ нөгөө нэг тэгээ маргааш нь сургууль дээрээ очиж шалт өгсөн юм уу яс тэгчээд юу дүүрэг рүү ор гэдэг шинжихгүй дүүрэг рүү орж дүүргийн бүртгэл хэлнэ гэдгсэн чинь бид дүүрэг өстэй нэраа 12 морь гэж утсан байсан. Ойрын 7 хүртэлээ гээд. Бүрстэ өлсөөд дүүрэг дээр бүрстэ амар хаширтал хүлээсэн юм аа. Тэгээ чад мап байхгүй штэ. Тийм нэг утас мутас авахгүй дүүрэглээ. Тэгэл хар ухаанаар ингэж явж ирсэн гэл тэгэл нэг мө гэртээ оруулны донки болол. Тэгэл тэрний маргааш тэр дүүрэг дээр тэгж амар утчаал. Донкигоос нэг баахан жүүс мэс амар хямдхан байдаг юм а тий. Тэгэл донкигоос баахан жүүс мэс аваад гэрлүүгөө яриад. Тэгж нэг 2 дахь өдрөө дуусчихсан баха. Тэгэл маргаашнаас нь утас мутас гээл тий. Монгол ажилчин гэл эюмэю гэл хаашаа явсан дишан цууж мууж яваал. Нилээ их явсан. Тэгэл уцгүй ямар ч 7 онсон байт тий. Тэгэл сайх уцгүй юм чинь тэгэл гэртээ гэрээсэн гарахтаа ингээл нөөтөн дээрээс ингээл хамаг маарчаал замаа харчаал юм бичиж авчмаавал. Тэгэл яг хоёулаа эсвэл дандаа дөрвөлөө явдаг гэсэн бол тэр гэлхэлдэл явдаг гэсэн. Тэгэл удалгүй голден вик ч болчихж байгаа юм. Тэгэл 7 оны дараа ямар тач сургуулиас маань тийм ажлын байр зарлахтаа л. Тэгээ нэг тийм офисын ажилд ороод тэмцээл. Тэгэл ер нь хамгийн түрүүнд шууд цалинтай золгосон байна. Тэгэл тийм цагийн ажлаас эхэлжсэн юм да. Шинэ цагийн ажил мэж юу вэ? Удажж орсон уу? Ирээд шууд орсон уу? Би чин ирээд бараг 7 оноо тэгэл бараг Анагийн шокоор шууд цагийн ажил хийж эхэлсэн баг шүү. Нилээ эрт цагийн ажилдаа ороод тэгээд давхар ажил хийх хэрэгтэй болоод тэгээд нэг сургууль дээр нөгөө ажил давна гэд нэг юу яан маань гэд шока хийн гэд нэг цагаа чи юу яаж бодсон шүү дээ. Тийм юмар эрка ихтэй явж яваа заяа. Очиж ярилцлага өгнө гэд яваа. Тий. Такада Нобабад ч илүү нэг явж маваад. Тэгсэн чинь нэг буудлын ажилд ороод хэдүүлээ. Бид хэдүүлээ. Тэгээ буудлын ажилд өглөө ажиллахаар болоод хичээл эхлэхийн өмнө өдөр хичээл ордог байсан болохоор өглөө буудлынхаа ажилд яваад өдөр хичээлдээ суучаад дахиад оройн изакад ажилладаг байсан болохоор изакад л гардаг гэсэн. Тэгэл ажил тарж ирсээр байтал баг 11 12 гэл. Тэгэл дахиад өглөө ирт тусна 7 6 7 гэж босоод ажилдаа яваал. Нэг тиймэрхүү лсэн да. Тэр нөгөө тэр ажил зуучлалдаг өдөр гэдэг гисэн штэ. Тэр өдөр чинь бас бид дөрөв явжгаад эцэн чи тэр нөгөө амар сайн санаж байгаа Оку Боеки дээр цуглах гэсэн мэсэн штэ. Бид дөрөв Шоку бодоор очичоод тэгэхээр Оку Боекийн Шоку Богийнхан дараа байдаг гэдэг юусэн мэдэхгүй зөө. Ямар сони энэ ч одоо энэ эки биш юм уу гэж яал яваад тэгээд энэ эки чинь шин тэр шарн юм бэ штэ гэд гоцорч очиод тэгээд та хэдээс гоцроод ажлын ярьцлагахгүй болсон байт юм да. Тэгэл би чинь тэр сургуулийн юунд болохоор офисын ажил яагаал 2-6-гийн хооронд 7-5 өдөр хичээлээ өглөө хичээлдээ явчаал хичээлийн тарчаал сургуулийн цайны газар байдсан. Тэнд юм идчихэл тэгэл шууд 2-оос ажилдаа ороод тэр офисын ажил их аятайхан ажил байсан.
юм хөө хивэлж мэвэлсэн юм ягаал тоолж моолол амар нэг юу айтаагаа ажилладаг гэсэн. Тэгээд юм уу ягаал. Тэгэхээр нэг янз симпл гэл нэг орс морс энийг хиймээ алдаа малдаа энэ зүг бэ нөө шалгач малгач тулган болго юм тулах юм хийгээл. Тэгэл юм тоолж моолол. Тийм нөө юм сургуулийн сурчлагын материал энэ тэрийг 50-50-аар нь тоолж моол эсвэл уутанд хийж мэй гэл. Тэгэл нэг офис 6 хүртэл суудаг байгаа л нэг гэсэнд хиймэж лээж аал. Тэгээ дараа нь нэмж юу яагаад 7 сар мард юм болов кофе шопт ажилд орсон. Вау. Окобой гитэр. Дота байлоо. Дотёр. Дотёр. Тэр кофе шопт ажилд орсон шүү дээ. Уулна. Даанч тэгээд өөрийн хүсэлтээр тэрээсээ гарсан л болохоос айгүй юмтай гэж. Нэг сар ажиллаад тэгсэн чинь юу яагаад нөгөө нэг энэ шокотын сайз ирээгээд тэрүүнд бас ажил давхар орохоор болоод тэгээ яасан ч тэр нөгөө сайз ирэх хүмүүс нь амар гоё хүмүүс байж магаа. Сайн даач хүсэлтэй. Тинчэн гоё ааштай хүмүүс байгаад тэснэ амар иким залхаж япон хөвгөлтэй. Бэси. Сэрэлэг. Сэрэлэг хүмүүстэйс. Тэгээ үлдсэн байд. Тэгээд кофе шопоос гарсан байдیں۔ Уул нь кофе шоп нэг гоё идэг гэсэн чинь уул нь. Наас тэгээд кофе шоп жоо ядаргат нөгөө тамхи мамиг татчих болдог. Ингээ тамхины үнэрхтэй амар ядаргатай. Тухайн үед чинь кофе шоп тамхи татдаг байсан юм те. Тэр нөгөө нэг юм нөгөө юутай тамхи татдаг хэсэг мэсгтэй. Тэр кофе шоп 3 давхар байсан аахгүй юу? 1 давхар, 2 давхар, 3 давхарт нь илүү тамхи татдаг хэсэг мэгтэй байгаа. Тэгтээ тухайн үед чинь тамхи бол хаасаа үлддэг. Тэгээд тамхины хуул батлагдаад тэгээд татах болсон те. Мэдхгүй. Мэдхгүй. Тэгээд тамхины өрөө мөрөтэй гэсэн аахгүй. Тэгээд тэр амар тэгж тамхи татдаг болдог. Тэгээ ингээд хамгийн ядаргаатай нь ингээд нэг цаг болгоноор явж яад. Цэвэрлэгээ хийн. 0 мэлэн цэвэрлээд, тамхи мөнгө цэвэрлээд. Тэгээд нэг орой энтер тарахаар чин шал малаа амар угаана. Тэгээ айгу сонин шал малаа угааж магаддаг. Тэр нь тэгээд таалддаг. Гэтэ хамгийн гоё нь ингээд тэнцээ байхгүй үед ингээд юу яадаг гэсэн. Ингээд тэр өдрийн үлцээ ингээд кек мек биш үү, шейк мек янз юм. Дуртайгаа аваа яв гэл. Тэгэл жоохон таргалах үндэс тэндээс бас тавигдсан байдیں۔ Тэгээ кофе шопт нэг сар мар ажиллана яасан. Тэгээ хамгийн инээдтэй нь ингээд кофе шопон болох хосон шалтгаан гэснээр амар үлгэрийн шалтгаанс зохиож кофе шопо болчихсон байт юм би. Тэгээ тэр нөгөө Тинчан Филиппин эмэгтэй байсан юм аа. Тэр кофе шоп эмэгтэй. Тэгээ би ингээд дунд нь бас ингээд Монгол руу явж амарна гэж хэлэнгүүтээ Каруизава явж ажиллаад алсан. Тэнгүүтээ ажилласан кофе шопоос болох шалтгаан яасан гэдгсэн чинь би ингээд тамхины гашилтай байгаа. Тэр гэж үгээд. Тэгээ ингээд энэ тамхи татдаг хэсэгтэй болохоор би ингээд ажиллаж чадахгүй нэ гэж хэлээ. Тэгэж болж исэн байдээ. Кофе шоп хаа. Тэгж худлаа альж болж исэн байдээ. Тэгэл цайны газар та. Цайны газар юм да тий. Одоо юу юм бэ тий? Сайз ирээ чинь. Цайны газар гэж хэлэх үү? Сүлжээ хоолны газар. Сүлжээ хоолны газар. Нөгөө Монголд байдаг Яшина энэ төршил тий. Яшина шүлэндөө ч юм уу? Тий, шүлэндөө шиг л тий. Тий, Итали суурьтай тийм газар гэсэн. Буянтай газар шүү. Тэр газар баруун 4 жил ажилласан. 4 жил хагас ажилласан шүү. Тийм тэгжил нэг ихний жилийнхээ хагасыг 9 сар хүртэл 8 сар мөр хүртэл тиймэрхүүл амьдэрсэн да. Тэгээд дунд нь тийм сургууль бас нэг юм өөр аймагт тийм юутай буудал ажиллаулдаг. Тэрнийх нь гал тугоонд нь нөгөө нэг тийм халууны амралтаар обооны үеэр туслах хүн хэрэгтэйгээд тэгээд нэг найзтайгаа бас нэг байрныхаа бас нэг таньдаг өхөн найзтайгаа гурлаа явахаар болов. Тэгээд тэр нь Каруизава гэдэг газар аа. Тэнд бас амар гойсон 10 хоног. Ажилласан ч амарсан ч мөнгө авчмаа. Тэгээд тэнд таргалчаад ирсэн шүү дээ. Би нэг хэсэг уулзаагүй байсан. Тэгээд таргалаад ирсэн байсан юм тий. Тэр чихний жилийнхээ нам шүү дээ. Тий. Тэгээд хөөхөн жин юм шүү дээ. 4-5 ил юмсэн. Гэтэ тэр сургуулийн захирлчин Каруизавад өөрөө нэг тийм буудалтай байсан биз дээ тий. Тэгээд явсан бах тий. Тэгээ явсан.
Тэр чинь бүр амар даварцсан. Айгу баг цаг ажилласан байхгүй яг үнэндээ 30 хэдэн цаг ч лөө тэгэж ажиллаад гэхдээ тэр нэг анх явхад өдрийн 8,000 энэчлөө тийм байгаад ямар тач ирэхэд бид нэг 9 маа авахсах 90,000 юм. Тэгээд тэгсэн чинь яг ирсэн чинь ингээд цагаараа яана маань гээд тэгээ бүр амар баг мөнгө авна мөн гээд тэгэхээр нь би очиж юу яагаад уулзаад ингээд 90,000 yen аавна гэж бодож явсан гэдгсэн чинь тэгэж яасан мас уучлаарай ингээд тэгээ 90,000 бүх хүүхдүүд авчмаад Хэдүүлээ нэг Карвиза болоо нэг цанын бааз руу явах та явж ил. гүү би яваагүй шүү дээ. Хий явжсэн болоо. Тэр бас сургуулиас хөө байсан тий. Тийм, тэр бас гоё байсан. Харин тэр бас гоё болсон юм шиг байна. Би тэгэл мөнгөгүй л байсан бохоо. Яваагүй шилтгаан тэгээд их юм ааш. Би тэр тэрэнд яваагүй. Явж амжаагүй шүү дээ. Монгол хүүхдүүд ямар хүүхдүүд явсныг би юу санахгүй байгаа байхгүй. Нөгөө нэг Франц Вивен гээд нэг залуу. Тэр тэгээд нэг Украин гарлаа нэг охин байдаг гэсэн шүү дээ. Виктория очлоо. Нэг тийм хоёр хүүхэдтэй. Тэр хоёрыг л аягүй сайн санаад дээ. Мэдгүй тийм тэр лөө явж байгааг болчихсон мэдгүй. Тэгэл Карвизагаас явж ирээл чи бараг 9 сарын дундуур мөндөр болчихдог баха. Тэгээд ирэнгүүтээ нөгөө цайнагаа юугаас сүлжээ ресторанд ажиллаад офисын ажиллаа хийгээл. Тэгээ бас тэр чинь бас турах гэж бас хоолны дэглэм бариад би ч мараас сар муу сар гаруй чихэрмхэр идэггүй шин. Гадуур хоол нь олж идэг, гурил идээгүй. Амар хоолны дэглэм бариад шул мөл идэл. Брокколин цуцсан шул хийж идэж мэтэл. Байцаатай хуурга идэж мэтэл. Тэгээд твич нэг жингээ хайсан байдیں۔ 10 сарын дунд мөд батал. Тэрнээс ч тархлаагүй тий. Ой. Тархлахаас ч бүр айдаг. Коронавирус тархлаагүй юу? Коронавирус ч бүр юу яасан нөгөө нэг хинтээ бас нэг найзтайгаа нөгөө манай ажилтнууд юу коян цэцэрлэг хөрөөл ойрхон байдаг гэсэн болохоор орой болохын тийшээ алхаж нөгөө юм уу бадминтон билүү агарын тенслөө бейсбол биш бадминтон гэдэг лөө тийм тоглож монголоод коронавирус ч тархлаагүй гэртээ бас нэг жоохон дасгал масл хийж мэгээд уус тэгээд нөгөө эхний жилийн таргалж ирээл тэгэл тархална гэдэгчээс амар юм аа гэж мэд яагаал. Тэгж боддог боллоо. За тархлахгүй л хичээ шүү гэл. Тэгэл хичээсэн дээ. Тэгэл тэгсгийгэл нэг эхний жил өнгөрсөн баг та тий. Тэгэл эхний жилийнхээ 11 сард биш ээ. Тийм байна 12 сард ч юм уу. Би нүүгээд ганцаараа амьдардаг болоод. Тэгээ адилхан нөгөө сургуулийн дотор байранд л та. Шир хаус хүртэл ганцаараа өрөөндөө ганцаараа амьдардаг бол. Тэгээ тэр нь 5 давхурт гарч ирээд тэгэл тэрнээс нэг давхурт ерөөс дахиж амьдрахгүй шүү гэж боддог болсон бай тээ. Тэгээ угаасаа нэг давхурт амар ингээд нүд харанхуу жоохон бүүдгэр штэ. Тэгэл 5 давхрын байр чинь амар гой гэрэлтэй ингээл гой нардсаал тэгэл тэрнийгээ дагаал хүний ингээд сэтгэл зүгтэл гой болоо. Тэгэл ганцаараа амьдарч эхэлсэн байдیں۔ Да. Чи хинтээ амьдардаг байлаа? Би тэгэл төрөл садан. Эхний 2 жил бол тэгдэг байсан. Тэгээ 3 дахь жилээс бол тэгээ ганцаараа амьдарч эхэлсэн байдیں۔ Аха. Аль нь гоё байсан тэгээд ганцаараа. Ер нь бол ганцаараа амьдарч эхэлнэ гэхээр гоё байсан л та. Гэхдээ яг ганцаараа гэхдээ ганцаараа амьдрах гоё юм байна. Ер нь тийм тий бас ганцаараа амьдрах гоё юм. Гэтэ хэн нэгэнтэй цуг байна гэх бас гоё л доо. Тийм. Хантай. Нэг тийм хүлээх юмтай. Гэрт ингээд одоо чинь одоо заахтай ингээд заримдаа ингээд нэг ганцаараа амьдрахаар чинь гэртээ ирэхэр чинь ингээд нэг хав харанхуу, гэрэлхүү, нэг хүүхдэн те байдаг штэ. Бүхэл өдөр яг адилхан. Ухтдаг штэ тий. Яг нэг өвлийн нэг 12 1 сар тий. Амар нэг тийм хүүтэн. Нэг тийм зэхий даацсан тий. Харанхуу тий ганцаараа амьдрахаар тэр нь онцгой тий. Нэг тийм хүлээх юмгүй ч юм уу тий. Хүнтэй хамт амьдраад энэ төр яхалаар чи ингээд зарим өдөр хүнтэй зарим өдөр хүнгүй байна штэ. Тэгэхээр бас нэг тийм нэг юутай штэ. Нэг мэдрэмж нь өөр гэх юм уу? Тий. Тэгээ аль аль нь гоё л та тий. Хүнтэй амьдрч гоё, ганцаараа амьдрч гоё.
Тиймэрхүү. Би бол хамаатныхаа эгчтэй амьдардаг байсан. Тэгээд өөр хүмүүстэй бол амьдарч үзээгүй. Тэгэл ганцаараа юм байна. Би ч нэг найзтайгаа хамт амьдарч байгаа ганцаараа 3-4 жил амьдарсан уу. Тэгээд дүүтэйгээ одоо амьдарч байгаа. Тэгээд ингээд амар удаан хугацаанд дараа ингээд хүнтэй хамт амьдрахаар чинь бас гоё яга юм чинь. Ганцаараа амьдарсаар байгаа. Тэгэл ер нь айл нь гоё. Тэгэл хамт амьдарч байгаа хүнээсээ шалтгаалал тий. Ямар байх вэ гэдэг нь. Тэр хүнтэйг инхэр таарч яаж юм гэл. Найзтайгаа байх тэгэл гоё сайхан баг. Тэгээд бас тэр нөгөө шир хаусанд байдаг бахт бас манай найз нөгөө хажуудлын өрөөнд байдаг гэсэн. Нэг жил амьдарсан баха. Жилээсэн тий. Тэгэхэд бас гоё байдаг гэсэн. Шэр хаусын амьдрал хэрвээ? Шир хаусын амьдрал уу? Дайчгүй штэ. Гэтэ бас нөгөө нэг юу янз чинь миний хамгийн анх амьдарч шир хаус чинь ингээд нөгөө нэг 0.02-тай угаалгын өрөө усанд ордог өрөө ганцтай асахгүй юу? Тэнгүү чи ингээд өглөө ингээд босоод гялал ингээд нүрээ угааж амжихгүй л хэд нэг юм усанд ороод зогсчихно. Тэгэл тэрийг хүлээх ингээд ядчил ингээд нөгөө нүрээ угаагаас сүтээ угаахаас нааш хамаг амьдралдгүй миний хувьд лав ингээд юу ч эхлэхгүй те. Ингээд сүтээ угаасны дараа юм уух ч юм идэх ч юм уу те. Шүдээ угаагаагүй байхдаа өглөн цайгаа идэх гэсэн ойлголт байх. Тэгэхээр ингээд нөгөө тэрийг хүлээж шүдээ угааж нүур гараа угаахаас нааш ингээд нүрээ будаж болохгүй, юм идэж болохгүй, юу яач болохгүй те. Тэр нь амар хэцүү байдаг гэсэн. Тэгэл бараг дөнгөж сэрэл хүү 0-д орохоос өмнө тэгэл уралдаал угаалгын өрөөрөө ордог гэсэн да. Эхний шир авс. Тэгээ дараагийн шир авсан маань болохоор арайгаагүй 2 юм уутай байдаг гэсэн. Тэгсэн дэр ямар ч тийм юу яах байгаагүй. Тэгж нэг хүлээлт үүсгэж яах мах ингээд 0 бас хэцүү юм тий. Тэг дараагч нь 0 нь тийм гайгүй байсан. 0 ер нь гайгүй байдаг гэсэн юм аа. 2-0-тай байдаг гэсэн болохоор ялцчихгүй. Тэр юу угаалтуур бол ялцчихгүй тэгээд хэцүүдэг гэсэн. Тэг дараагийнх нь болохоор бүр гайгүй байдаг гэсэн болохоор нэг тийм амар юу байгаагүй. Тэгэл явтар чинь нэг янз янз ихэнх хятад хүүхдүүд энэ төр байдаг гэсэн л та. Тэгэл янз янз орны хүүхдүүд байгаа болохоор тэгэл хаяа мэдлээ хаяа хөөрхөн. Тэгэл заримдаа тэр нэг хятад хүүхдүүдийн энийг хэлэхэр жоохон сони юм гэдэг чинь. Нөгөө хоолны амтлагч энэ төр байдаг штэ. Тэр нь ингээл амар сонин амтлагч хэрэгэлдэг те. Тэгэл ингээл ямар амтлагч юм хэрэгэлдэг юм бол тоо энэ тэгэл бид нар чинь бас ингээл амар хоол ихтэй бас гоё гоё хоол хийнэ ингээл. Бид нар чинь ингээл зүгээр заримдаа ингээл тогоонд хідэн мах ногоо хийгээл те. Тэгэл гурал тавил цэм болол шүлтэй байвал гуралтай шүл болол будаа хийвэл будаатай шүл болол ер нь. Зүгээр ингээл ганц тогоо байхад л ингээ нэг хоол хийчихдээ штэ ер нь. Тэд чинь ингээл нөгөө ингээл амар их юм ашиглал. Чинь ингээл нэг хайрлан тогоо тавх ингээл янз янзыг барьцсан. Тэг 2-3 хайрлан тавхтай. Тэгэл нэгэн дээр нөгоогоо шараал, нэгэн дээр нь юмаа шараал амар тэгж хийдэг хэ. Тэр мөр айгуу сонирхолтой л гэсэн. Миний өвчин баргал би баргал нэрэн ганц хайрлан тавхтай тэгэл тэмцэнэ шүлээ игээл юугаа игээл хамаг маягээл байчихсан тэд чинь ингээл амар болтох. Энд ганц нөө нэг толгоонд нэг л юу хаваач тэгэл гэдэг шиг. Тэгэл ганц хүнд ямар их юм хэрэгэлт ингээд гэж айгуух боддог ус заримдаа. Тэгэл айгуу сонирхолтой байдагсан тэгэл найз маань бас нөгөө хажуу өрөөнд байдаг гэсэн болохоор бид хоёр ч бас нэг газар ажилладаг байсан. Тийм болохоор нөгөө ярих юм сэдв ихтэй. Энэ тэгээд тэр тэгээд гэл орой ирчээл нөгөө нэг нүрээ угаах жахтаа л угаалгах өрөөнд л сте нэр яах л мар гээл юм яриад амар их юм ярьцдаг гэсэн 30 минут ярилцсан. За хоёлоо одоо хамрын маргаашаалаа. Тэгээ өглөө бас хамт явж муугаал. Тэр нь аягүй гоё байдаг гэсэн. Ер нь тэгэл одоо бодоод бас амар нэг амарч ганцаараа байж байгаагүй юм байна. Яаж ч жаа хантай л байдаг гэсэн. Би бол амар эсэргээр ер нь л бол ихтэй ганцаараа юм байна. Тийм тий. Чи ч бас тэгээд нэг хийж байгаа ажил чинсэндээ. Би ч ингээд яг ч нэг амар монголчуудтай хамт ажиллаж байгаагүй ч гэсэндээ бас ингээд найз мэдтэй хамт ажилладаг байгаа шүү дээ. Чи бол нэг тийм амар тэгдэгсэн бах тий. Нэг амар монголчуудтай нэг хамт ажиллаж мэддэгсэн бах тий. Тийм тухайн үед чи нөгөө хэл сурах нь амар их зорилго шүү дээ нэг. Тэгээд манай ихч ерөөсөө за Монгол хөлттэй цуг байна гэж байхгүй. Чи ингээ
Япон юм өөр орны хүнтэй байж хэлээ сурна. Аха. Монголчуудаа яриад байвал чи юус хэл сурахгүй гэж хэлдэг гэсэхгүй. Тэгэл би чи зүхтаагаал. Тэгэл ер нь бол ажил дээр л амар хэл сурсан байт юм да. Тийм би ч яг энд ирэхдээ бас нэг хагас ус N3 гэдэг нэг дунд түвшингийн авчаад ирсэн. Монголд авчаад ирсэнс. Гэтэ тэр бүр үнэхээр гэрээ азаар л тэнцсэн дээ. Дөнгөж босгоо нагаан даваал тэгээд нөгөө N3 та тэнцэж иржсэн болохоор тэр бас айгүй их тус олсон. Яалтч ингээд нөгөө нэг юу ч ингээд мэдхгүй дөнгөж ингээ анхан шатны төвшөнтэй ирэх бас нэг гайгүй нэг тий хальт нэг юм өдөр тутмын яриа хэн цаашинтэй нэг хальт нэг өөрийнхөө юуг ячаад ирэх хоёр чинь шал өөр байд юм шиг байна. Тэгж ирснийг хачаа бас айгүй айтайгаа ажил хийж ирсэн шүү. Тийм нэг офисын ажилд шууд 7 хоногийн дараа орж морол. Тий. Тэр бас яг Монголд байхдаа найз майцтайгаа шалгалтанд бэлдэж мэлдээд нэг сар мар тэгээд бүр хороолч тэр ийм артын 4 давхарчлал нэг тийм даатгалын юунд ингээд юм үнгүү чөлөө бага мөнгөрчлөө тийм түрээслэлний тийм офис байдаг. Тэгэл өдөрт нэг 2 найзтайгаа хамт байг тэнд очиод өглөө 10 марч 11-ээс нэг 5 6 хүртэл суучихсан тэгэл. Сөө мотом мэгэл N3-ын номтой. Тэр ингээ канантцсан. Тэгэл тэрийг ашиглаад ингээл яадаг гэсэн. Суудаг гэсэн. Тэгээ тэрнийг ачаар яг нэг N3 гэдэг төвшөнтэй болж ирсэн байсан болохоор тэр бас их дайчгүй хүн болсон шүү. Амьдралд их хөнгөвчлсөн шүү гэж боддог юм да. Тэгээ ер нь бол хэлтэй ирвэл арай өөр эдэгтэй. Олж байгаа ажил юм ч юм уу. Шал өөр байна. Тэг шал өөр тий. Тийм шал өөр юм шиг байгаа маа бас. Би бол таг ирсэн байт юм аа. Тэгэл ирээл өөрийгөө зоосон байт юм. Тэгэл аадгалж ингээд жоохон халт мулт ингээд мэддэг болохоор чи ингээд ирээд нэг 7 хоног ингээд уцгүй байгаа штэ. Тэгсэн ч гэсэндээ аадгалж нэг ийшээ явахсаа яаж явах уу гэдэг нэг хүнээс нэг тий асууцтайгаан байгаа болохоор бас нэг тий нэг улаан цэнт хөрчлөх хүүхэн шиг. Төөрөөгүй гэснээс би чи нэг найзтайгаа хамт нэг Токио экийн дээр ажлын ярилцлага өгөх гээд 5 цаг төрчихсөн штэ. Токио эки бол төөр шүү. Үгүй тэр чинь ингээд бүр амар заваад ингээд нөгөө нэг солон соолны газар эсэ ахгүй юу. Тэгсэн чи бүр тэр чинь ингээд нөгөө доошоогоо газар доор бараг 5 давхар байд юм л шүү дээ тий. Тэгээ яасан чи бүр амар юм хүнсний дэлгүүр доторх жижигхэн солон соолны газар байсан. Тэгэл ингээд бит хоёр ингээд нөгөө нэг уцтай болцсон бас тий Google Map-аас ингээд хайгалах штэ. Харахаар л ингээд нөгөө газар ингээд ториол яваад байдаг заяа. Энд тэлгээ заагаад идэг. Тэгэл тэр заасан газар явахаар ирсэн олдохгүй. Тэр нөгөө Помогитон нам гэдэг кино байдаг лөө. Нөгөө нэг юун дээр 2 дээр нь ч 3 дээр ч нэг Орс оршуулгын газар дээр ториолглоо дандаа нэг газар ирэлээдэг. Яг тэр шиг заяа. Яг гүйдэлтэй газар шиг бүр. Тэгээд яг бид тэр 7 цагт ярилцлагатайсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр 10 өнгөрөөж олсон ш тэр газараа. Тэгээ эцэст нэг мө олсон заяа. Тэгээ яасан чи та хэрэгтэй ирэхгүй мах л гэж бодлоо. Гэхдээ би тэр ингээд хөөрөөд гээд за ирсэн чи яах вэ ингээд юу яахгүй да гэд. Тэгээ тэр газар тэнцээгүй л тээ. Гэтэл би тэр бүр тэгээ 11 хүртэл юу ч идээгүй амар үлсэн хоёр юм амар ядарсан хоёр юм нам төрсөн байт юм да хэвчээ. Тэгж нэг амар төрсөн. Ирчээд бас нэг сар мар гар болчиход юм аа. Тийм баха 6 сар мард юм уу. Сайхан төрсөн шүү бурхан минь. Надад бол тийм амар том төөрөлт бол бараг байхгүйсэн. Гэтэ нэг Дэншанда нэг буруу тал руу сууж муугаад анх холын яг тэгдэг байсан. Эсрэг тал руу сууж муугаад эсвэл нөгөө анх нэг шүүдэнээр харж байгаа штэ. Шүүдэнээр ингээд юу өнгөрөөчдөг. Буух штэ. Тэр өстэй амар хэцүү санагдчихсан. Хамгийн амар шок нь тэр байсан. Тэр мөрөөл амар аха. Арич над тийм шок байгаагүй. Яг албаар санаатай шүүдэнээ гоцорч исэн түүхэл байж магадгүй гэдэг шиг. Тийм гэтэл одоогоор шигтэй Дэншанда бас төрд хэвээрээ бас сайхан төрөн штэ. Гэтэ угаасаа яалч би бүр ерөнхийдөө бол Google Map-аас л баг хүнээс асуусан дээр гэж тийм өрөөтэй явдаг хүнтэй ер нь л. Тэгэл юм бол тэгэл асуугаал явчихна. Одоогоорс энэ хаана яаж явах уу гэл амар асууд. Саяхан хүртэл бас нэг тийм нэг ажлын ярилцлаганд явах цаа бас амар төрсөн штэ ёо. Нэг газар төрөөл яваа. Тэгээд ажлын ярилцлагандаа яагаагүй. Алхангаа ингээд хөвчлаарай бэ ингээ яачлаа энэ төргээ ярилцлага өгч юм уу. Би бас хөрөнд хөрсөх гээд идэв юм аа.
Тэгэл эхний жил чинь нэг сэтгсхийгэл эхний жил яасан юу ханаа би үтсэн юм болов 100 муу тэгсэн санагдаад их айгу гоё. Тэгээд өвлөн гэрэлтүүлэг энэ төр үтсэн юм бол эхний жил ер нь үзэж мүзж харсан юм гоё юм юу хийсэн юм болов. Сургуулийн арга хэмжээ мэнжэл яасан те. Миний хувьд бол сургуулийн арга хэмжээ л юм да. Тэгэл ерөнхийдөө бол тэр байсан те сургуулийн арга. тий. Тэр чинь Дисний гоёсэн те. Аха, Disney явсан те. Сургуулийн нөгөө нэг тэмцээн байсан шүү дээ. Спорт өдөртлөг. Тэр аягүй гоёсэн те. Тийм тэрэнд оролцсон те. Оролцсон. Аха, тийм тэр гоё байсан. Гэтэ тэр үед ингээд нэг яахгүйгаа бодгож чамтай тэр үед нэг амар харилцдаг байсан баг та. Тийм бах. Тий. Тийм баха. Тэр мөр гоёсэн те спорт өдөртлөг энэ төр. Тий, сургуулийн нэг өдрлөгөд бас хөрхөн байдаг гэсэн юм а тий. Үлээл нэг өдрлөгтэй. Эсвэл нэг газар хөдлөлтийн гамшиг үеийн сургуульд гэл тий. Тиймэрхүү юм бас гоё байдаг байсан. Тийм тэгэл би шилжээл коронавит бол онлайнаар хичээлээ өгөөл шинэ сургуульд орсон ч гэсэн. Тэгэл ерөөсөө онлайн болохоор нэг амар юу ахгүй. Хүмүүсээ танихгүй. Царайг нь л мэднэ. Тэгээ ямар ч юм дотносох тийм юу байхгүй. Тэр жоохон тийм байсан. Тийм байсан бах тий. Би ч яг коронавигоор ч яг тэгэл нөгөө яг сургуулийн хүүхдэд амар багассан. Тэр юугаараа ингээд амар хятад хүүхдүүдтэйгээ хамт ингээд яаж байгаа штэ. Нэг ангид ингээд байгаа л хүүхдийн ангийн хүүхдийн дүүд цөөрөл тэр нөгөө Вьетнам хүүхдүүд интертэй байх чинь ингээд анги чинь нэг юм жоохон юу штэ ингээд уян гатан уур амьсгалтай болчих штэ. Тэг хятад хүүхдүүдтэй ахлах чинь амар хант мэддэг. Тэгэл төвшин дэше ах тусам хятадуудын их боёлын төвшин сайжраал биднэрх ингээл кичээхгүй бол ингээл улам газар доор ороод тэгэл тэр утгаараа ингээл багш нартай амар харьцуулгатай амар стресстэй өссөн шүү дээ. Тэр сургуульд бол яг тэгдэг гэсэн тий. Гэтэ хамгийн гоё нь бид нар нөгөө нэг бараг долуулаа нэг ингэдэг гэсэн заяа. Монгол хүмүүс амар их орцсон. Тэгээд долуулаа аюу хөгжилтэй байдаг гэсэн заяа. Нэг өдөр ингээд хичээлдээ суухад бол амар хөгжилтэй. Харин тэгвэл дараагийн сургуульд очихоор ингээд монгол хүмүүсээс байхгүй заяа. Тэгээ монгол хүүхд байхгүй. Тэгсэн хэрнээ тэр сургууль бол манай монгол хүмүүсийг амар сайн ам сайтай байдаг гэсэн. Ер нь бол тэгэл тэр сургуулийн ангид орсон чи би чинь тэгээд аягүй жоох доор ангиас эхэлж байгаа шүү дээ. Нэг анх орж байгаа болохоор тэгээд доор ангиас ороод тэд нар чи амар лаглаг анги байна. Э1 2 анги мэн гэж байна. Би чинь буцаал энэ 3-аас үзэж байгаа чи. Энэ 3-т болыг хөрхөн тэнцчээд тэр сургуулийн байсан шүү дээ. Тэгэл дахиад энэ 3-аа хичээлээс үзээл. Тэгэл тэр ангид хичээлээд ерөөсө нэг Вьетнам тийм нэг сүмд явдаг нэг тийм ихч. Тэгээ нэг солонгос банд тэгээ бид 3. Хятад хүмүүс амар давартан заяа хичээл хийдэг. Хилээд сайн мэдгүй тийм ангид орж мураад. Тэгээ тэр солонгос банд бол аюу сайн хичээл хийдэг ч гэжтэй зүгээр амар нэг тийм зүгээр л мэддэг. Тэгсэн хэрнээ тэр анги зүгээр л байдаг заяа. Харин тэр Вьетнам ихч бол просто амар хичээдэг байсан. Тэгэл яг та онлайнаар л нэг аягсаа мэддэг байсан. Тэгэл та хэдэг амар сандаг байсан да. Тийм тэгэл анхны юу Вьетнамчуудтайгаа амар олол 10 хэдүүлээ ягаал амар ингээл те нарига хөрөөтэй ягаал. Тэгэл коронавич болол хүүхдүүд маань төгсөж яваал. Тэгэл ангийн хүүхдүүдийн тооч цөрөөл гуруулнаа 3 монголлуулаа суугаал. Тэр үед л яг та гайгүй те монголчууд ч нэг бид нар бүгд хаан замаа заахгүй адилхан байгаа ч. Тэгэл нэмэгдээл хятад хүүхдүүд нэмэгдэж юм нэмэгдээл яхалаар чинь яалтч угаас л амар өөрөө л хэлж байгаа штэ. Яасан хятад хүүхдүүд чинь ингээд нөгөө N2 N1 болгоцсон тэдний хэрэлдэг хансууд гарч ирэл те. Тэгх тусмаа бидэрт ингээд бүр улам хэцүү болол те ханцны зурлан урлаа амар олон болол хаан ядаргаатай болол тэгэл тэгтсэн ингээл нөгөө сургуулийн багш нар чинь ингээл амар харьцуулаад те амар ингээл тэгэхэд амар хэцүү байдаг асаа ерөнхийдөө ингээд яалтчгүй ингээд нөгөө улсын ялгааганаас болоод харьцуулгахдаа тэгээ дээрэс нь ингээд нөгөө юу яаж байгаа шүү дээ бид нар чинь ингээл ажил хийгээл ингээл ажлынхаа хажуугаар хичээл хийх юм уу те хичээлийнхээ хажуугаар ажил хийх юм гэдэг нь нэг л дагаад шүү дээ те. Бид нар ер нь тиймэрхүү л юу тагаа штэ. Тэгэл ингээл хичээлийг цаг магч ингээл бүр багасаал ирж байгаа штэ. Тэгэл тэгтсэн ингээд салтууд нь улам ядаргаатай болол. Тэгэл бас нэг хэсэг амар дүн бүлтээс унсан үе бист байгаа. Бүгд чалтнаа тэнцгүй зөндөө бис нэг хэсэг амар тийм үе байсан байсан. Тэгэл нэг гайгүй болж ирээл.
Тэгэл нэг ном уншиж эхлэв, нэг Япон ном уншиж эхлэв. Гэтэ манай Монгол хүмүүс амар дөрвөндөө аягүй сайн байдаг гэсэн. Аха яг Япон Монгол дөрвөн ойролцоо байдаг болохоор тийм байх тий. Аягүй амархан ойлгочтой. Хятад хүмүүс дөрвөн дээрээ унаад иддэг тий. Магадгүй. Тий ханзан дээр аягүй сайн. Бид нар ханзан дээр унааддаг заа өрөө. Аягүй хэрэгтэй. Ханз бүр ингээд дуусаа. Бүр ингээд бууцрын тэгдэг. Ингээд нэг нүур бичгээснээс ингээд ханзны шал бүр ядраад тий ингээд нүдэнд ингээд ханзанд харагддаг тий. Он күм ямар күм ижилээ. Тий. Он күм ижилээ. Тийм ээ. Тэр хоёр бүр амар лайтай тий. Ханд ингээд ханз бичиг шалалт ингээд орж ирэхэд нүдэнд ингээд ханз нь харагддаг тий. Тэгсэн мөртлөө ингээд хаанаас яаж бичих нь ерөөсөө орж ирэхгүй байсаар гарчдаг тий. Амар цаав. Нэг нүур бичгээснээс тийм ерөөсөө яахгүй. Айгу тийм юутай байсан шүү. Тэг яг Япон ном уншсан айгу юу асан. Надад амар төхөн болсон гэж санагддаг шүү. Та уншдаг байсан. Тийм би нөгөө нэг юу асан юм. Нөгөө нэг Доккай гэдэг нэг уншлагын кичил reading ин амар муу сул агаад миний. Тэгээд тэгсэн чинь Имээ дээр зүгий яваад. Зүгий явах ч айгу сайн байждаг шүү. Шунаа би тэрсэн байжуулаа. Тэгээд миний тэр уншлагын түвш айгу муу агаад. Тэгээд тэр нөгөө нэг Каризо явах гэж байгаа нөгөө номын сангаас ном төрөлж явж маад. Би ч нөгөө юуны хүний намтар унших амар дуртай агаад. Тэгээд Тереза их мэхийн намтар уншиж машаад айгу хөөрхөн маад. Тэгээд орж ирээ шалт өгсөн ч гэсэн амар өндрөө навсан шүү дээ. Аха уншлах бүр цуг сайжраад. Тэгээд тэрүүндээ уурмшаад бас уншлах орж ирсэн шүү дээ. Энэ гурав ч. Тийм энэ гурав орж ирэх уншлах ороод ирсэн шүү дээ. Тэгээд тэрүүндээ ягаад бас хөөрхөн ном уншдаг болж малаад айгу амьдралын итгэвтэй байсан. Тэгээд ном уншаргаас яалчаад өөр болтгол юм бэлээ. Тэгээ өглөө чинь бас ингээд Японоор бас нэг юм хүн сонсч мосдог болж би бас яг ингэдэг байсан шүү дээ. Өглөө болгоо ингээд гэрээсээ ингээд дэншаан сууж байгаа шүү дээ. Тэр хоорондоо ингээд тухайн үед ерөөсөө ойлгохгүй ирсэн шүү дээ хэл. Тэгсэн хэрнээ л ингээд Японоор ярьж байгаа ч юм уу нэг тийм подкаст маст ингээд сонсчтой заа. Мэдгүй ч гэсэн ингээд сонсоод л авчдаг байсан шүү дээ. Амар их сонсдог. Тэгэл амар шарандаа сурсан бахаа. Би болохоор нөгөө коронагийн үед чинь донтож сурсан гэх юм уу. Нөгөө Netflix-ийг ирэх авцсан. Тэгээ нөгөө юу Terrace House гэдэг гэдэг штэ. Ainori Mori гэдэг. Тэгээ нөгөө хайр дурлал мөрлөлийн шоу өндөрлөгч амар дуртай битэй. Өөрийн 5 6 хүртэл утчихдаг. Тухайд тэр Terrace House аягүй одоолчихсан тий. Тийм. Одоолчихсан. Тэгээ нөгөө Ainori Mori гэдэг нөгөө хайр дурлал ингээд уусуудаар ингээд яваад нөгөө ягаан юутай микрл юм да тий. Тэр мэрийг амар үздэг гэсэн. Тэгээд тэрийг үзсэн. Тэгээд тэр чинь дандаа Япон ойл дээр гээл яаж штэ. Ойлгохгүй ч ингээд сосоол ингээд үзэж тахлаар чинь миний бодлоор нөгөө кино үзснээс л үр дүнтэй байсан санагцсан. Яа тэгж бодсон гэхэлэр нөгөө кинон дээр чинь ингээд жүжигчд нөгөө киноны ингээд хэл байгаа штэ тий. Яг тэрийгээр л ашиглаж ярьж байгаа штэ тий. Тэгэхээр чинь нөгөө тийм нөгөө нэг юм шоу нэвтрүүлэгч юм болохоор оролцож байгаа хүмүүс нь ингээд амьдралаа ойрхон. Тий. Янз янзын аймгийн хүмүүс оролцож байгаа шүү дээ. Тэд нар чинь аялал болгоно өөр. Тэнгүүтээ тэдний ашигладаг ингээд Япон аялал хөөхтэй өөрсдөө те. Нэг нь ингээд жишээ нь ингээд ямар нэгэн аялал гэж юм уу баян үгнийх ард дандаа ингээд тэгээд анааса кореса тэгсэн чинь саа гэл нэг цаа маа залгадаг те. Тэгж ярьж мардаг хүмүүс байх чинь тэгж ярьдаг хүмүүс энэ төр байгаа л ингээд ахлаар чинь хүн болгоно ингээд ашигладаг үг мөг тийм юм уу нөр гэшмэш гэдэг шиг тиймэрхүү ашигладаг хүмүүс энэ төр байгаа ч те. Тийм болохоор ингээд тэр нь ингээд нөгөө бидэрт ингээд өдөр тутмын амьдрал айгу ойрхон байсан байж магадгүй те. Өдөр тутмын дээр чинь бид нар ямар нэгэн кино шиг ярьдаг хүмүүстэй харьцахгүй дандаа л тийм хүмүүстэй харьцдаг болохоор тийм болохоор ингээд нөгөө хүмүүсийн юуг ингээд ойлгох ойлгомжтой тэр айгу дайггүй байсан байж магадгүй гэж бодсон дараа нь. Тийм коронавигийн үед чинь тэгэл оройн найзтайгаа койн дээр очиж юу яагаал агарын тенс тоглоал алхаал турна гэл хоёлоо итгэвтэйд ойрхон ч амьдэрдэг байсан. Тэгэл хаяа тасал масал хийгээл. Тэгэл үүрийн 4 5 хүртэл тэрээс авсан маа сайр дурлалын шоу нэвтрүүлэг үзэл кино үз. Цаад ямар завтай байдаг вэ? Тийм би завтай л. Ус тэр чин коронавирусын хүмүүс чинь завтай л байдаг. Өглөө тэгэл онлайн гिचэлдээ суух гэж тий баг хоол хийгээл хоол инги гिचэлтэй хийгээл. Бүр айгүй яг сэрэл шууд нөгөө унтжгаад баг хичээлээ үзэж үздэг ч юм уу тий. Гэтэ би бодол тэгж байгаагүй яг суугаал яг л суудаг байсан да. Би үл хэдгөөсөн заримдаа ингээл багштай багшаа нээж болохгүй байна ингээл худлаа илэнгээтэй шууд юугаа хаагаад төрсөн хаагаад төрсөн хаангуудаа шууд ингээл хоол моол бэлтэнгээ. Манай хэд нэг тийм сурагч байдаг гэсэн шүү дээ. Монгол
Ойтаа. Миний нийт болохгүй байна. Ийм болохгүй байна, тийм болохгүй байна гэж тасаад алгалчин заа. Угаасаа тэгэл яалчгүй тэгэл худлаа хэлэл. Тэгэл багш ингээл юм болохоор багш би сонсцоо ингэчлээ гэл тэнгүүтээ хоол моолоо бэлдэж мэлтэл. Тэгж л байдаг гэсэн да. Яг коронавир бас нөгөө манай юу сүлжээ ресторан ч ажиллаж байсан, баг цагаар ажиллаж байсан болохоор тэгээ бас баг цагаар ажилласан. Тэр жоохон хэцүү байдаг гэсэн надад л. Ажил ахгүй. Гэтэ тэр нөгөө бас мөнгө өгчээсэн шүү дээ. Ажиллаж исэн хүмүүстэй ингээд цалин гэд бүх цалин биш маа гэд тодорхой хэмжээний мөнгө өгөөд. Авсан. Нэг удаа авчихсан юм. Тэгээ бас нөгөө хайртай абайсан маань 10 маа өгч биднийг баярлуулаад. Би тэгээ тэрнээс хамгийн ихэнд чи юу авсан тэр 10,000-аас? Би бол iPad авсан байт юм аа. Тийм. Би юу авсан? Талхаарах чаад. Би бол iPad авсан байт юм аа. Л та. Бас эдийн засгийн боломжтой. Яа, бэсанда баярлаад Тэнгэрийн оронд одсон ч гэсэн. Тий. Таны ивэлэр бид нар маань ингэж яваа шүү. Тэгээд нойлон цас олдохгүй тий коронавигоор. Би тэг яг нойлон цас болоо. Хэсэг дэлгүүр яг тэгсэн те. Өрөө. Маск олдохгүй, нойлон цас олдохгүй. Би тэгээ нойлон цасг болоод манай ажлын ихч хөрх юм нойлон цас авчирч өгөөд надад гэх. Маск энэ тэр бүрстэ нэрэ цоортол хэрэгэлдэг гэсэн те. Угаач хэрэгэлдэг. Тийм те. Тав маск энэ. Би сангийн өгсөн цагаан маск энэ те. Би ерөөс тэр зүүж байгаа шүү дээ. Би сүнсгэж байгааг л. Гэтэл нэг тийм амар чанартай те тэр ядчих л. Ер нь тэрийг чинь тэгээ өвөө минерал зүд өгсөн шүү дээ. Айгу маралтай те. Хэдэн давхар маралтай. Жижигхэн маралтай. Тэгэл амар энд тэл коронавиг үед ингээл корона туссан ч юм шиг тусаагүй ч юм шиг ингээл мэдрэмж авдаг те дандаа. Хоолоо жоохон эргэнэл за яг корона. Тэгэл би амар хийдэг байсан ингээл амьсгалан төгжөөл ингээл 50 тоолч чадчихвэл ингээд уушиг зүгээр корона тусаагүй гэж ингээд тэгэл ингээл байж гал тоолдог заа юу. Амьсгалан төгжөөл би 50 хүрчин за гайг байгаа юм байна. Тэгж бодож моддаг байсан. Тэгэл коронавигийн үе өнгөрөөл тэгэл яг нэг мөө хичээлдээ явдаг болол тийм масктай ч гэсэндээ амар ариутгал хийгээл. Тэгэл ер нь сайхнаас л амьдрал хэвэн байдалд орсон мэт. Тийм шүү дээ. Ер нь бол сайхнаас л Бодоод исэн чинь амьдрал хэвэн болж байна даа. тийм. Би чинь тэгэл нүүгээл орон нутг руу яваал. Шинэ байранд ганцаараа очиад бүрстэ жинхэнэ ихний 7 хоногта бүрстэ амар уйлж мэлэн вэж би буцсан гэ. Амар тэгж үлдэг. Би яг нэг тийм шантар зүй юм нь болохоор яг тийм яа нэг хэлний сургууль төгсөөл нөгөө сургуульд шалгалт өгч мөгөл хариулт их сургуулийн хариу ирэхгүй үедээ ч юм уу нэг тийм үедээ амар уналт орчихсон юм байна. Хариу ингэж шийдэхгүй тэгээд яг яах нь мэддэхгүй тэгээд нэг виз бас яах нь мэддэхгүй нэг тийм үед л жоохон хэцүү байсан. Тийм яг тийм. Би ч яг тэр үед амар хэсгээд тэр хэлний сургуульд авах чинь л ингээд маань тэр багш нар амар сонирн байдаг гэсэн байж магадгүй. Эсвэл би сонирн байсан мэдгүй. Ингээд л нэг юм яхахлаар би ч бол мастер сурна гэж бодолтой байсан шүү дээ. Тэгэхээр чи ингээд ямар юу судалгаа яг одоо ботор үнэн зөвлөсөн л та. Юу судалгаа ингээд чийдэггүй чи яаж мастер сурах чи чадахгүй гэл тэгж мэгэл. Тэгэл тэр мэрэнд амар ингээд уйлж мэлээ шаналж малаа. Тэгэл яаж хөдөө явахаар болол. Тэгэл хөдөөнөө очиод амар эхэндээ амар сонирн байсан. Амар тэр ингээд нэг байранд очиод яасан чинь тэр аюу сонирн ингээд шуудан гарсан шалгасан чил ингээд дуу чимээ ихтэй байна, чимээгүй бай, 9-өөс хойш маш чимээгүй байна гэсэн нэг юм ирсэсэхгүй мэдээд. Тэгэл тэрийг би зөвхөн өөртөө ирсэн ингээд хүлээгээд авцсан заяа. Дөнгөж нүүсчээл 2 дахь өдөр мөдрөө. Тэчээд 3 дахь өдөр жил 4 дахь нэлээ би ингээд нэг тэгэл 9-өөс хойш чимээгүй авах хэрэгтэй байна гэл дуу муугаа хаагаал заяа. Гэрийнхэндээ ярих юм байлаа заяа. Амарсалтай хан инки юм нэг ботцсон. Тэгэлсэн чи нэг ингээ орой байсан юм аа. Би ингээ нэг хоолыг хичгаал хөргөчөө хонгоолгоод ясан чи хөлтөө төмөс ингээ хөргөчнөөс унгаацдаг байхгүй пат гэл. Тэгсэн чи ягаад ч юм хажуу айл ингээ хан ингээ цогшиг болсон амар чанга. Тэгэл бүр ингээл сэтгэл санаагаар унаал явцсан зэ. Би одоо яаж ийм хажуу хөрштэй газар ингэж байдсан байх ингээл. Бараг тэгээд нөгөө нэг юуныхаа байр зуучлан газар мас очиж уулзч муулдаа заяа. Би ингээ нүү юм уу яа.
гэж яаж мээрээ. За олсон нэг хэсэг солиорлж. Тэгээд сүүлдээ би бодсноо. Ер нь юу юм гэж бодвол тэгэл сүүлд рүү бодоод исэн чинь зүгээр л бүхэнд л тийм цаас нь ирсэн юм биш шүү гэж бодвол. Зөвхөн надад ирсэн гэж ойлгоцсон. Би ч нэг байнга нэг тийм нэг шир хаусанд байсаар агаад анх удаа ганцаараа тийм байранд байж байгаа ч тийм. Тэгэл амар тэгж ойлгосон юм шиг байна. Нэгэл айнаа сүүлд рүү бүр 1 2 хүртэл нөө чанга манга юм тавьж мавдаг болцсон сте өөрөө чимээ гаргадаг болцсон. Тэгж нэг байсан юм да. Тэгэл нэг сургууль мургуулда явсан болол. Тэгэл дандаа масктай л явдагсан тий сургуультай. Тий нэг хэсэг жоохон хэцүү байдаг гэсэн. Маскны харшил маршилтай болдог юм лээ. Тийм байдаг гэсэн. Тийм гэхдээ масктай хаад хүмүүс бүгд өөр харагдсан. Хүний царай энэ ямар царайтай бол гэж бодож байна. Тэг болсон шал өөр царайтай тий. Нэг тийм хөөрхөн гэж бодсон хүмүүс ерөөс царай мата амаа нь ерөөсөө тийм сонь тий. Хүнд тэгэл тэрнээс маскнаас өмнө хүнд ингээл нүд мүд чухал гэж боддог гэсэн чинь маскын дараа хүнд чинь бас шүүд төмөд ам мам хамар маммар гацар мацар ирүү мөрөө айгуу чухал юм гэж боддог болоо тий. Айгуу тийм ботсон. Тэгэл нөгөө яг нэг маска бүгдээ тайлж чадахгүй нэг хэсэг бас байдаг гэсэн те ямар ичиж үрчдэг хүмүүс байж байгаа л тэгэл аюу эвгүй санагдал те нэг маскгүй царай харах гэхээр лээ те сонирн болж болоо тасахгүй тийм үе байсан. Тэгэл хүн болон төсөөлтөх хүмүүс бүгд л өөр байсан бах те. Айгуу тийм үе байсан. Тэгэл тэр үед чинь би чи их сургуулийн 3 дугаар курс 4 дугаар курс болол бас нөө сургууль руу 3-аасаа орсон болохоор шууд масктай хүмүүс дээр очивол азар тэгэл нэг юугаар онлайнаар биш байсан. Биер очдог боллоо. Тэгэл нэг ажлын 4 өдөр сургуультай явдаг боллоо. Тэгэл манай орон нутгч яах вэ? Диншаа мэш автобус нуудчихэж ирдэ тэгэл амьдрсан юм да гэдэг. Техник жилэн тэгээд нэг юуныхаа сүлжээ ресторанаа шууд орон нутг руугаа шилжүүлээд яатсан болохоор ажил нэг яах тийм зовлон бас байгаагүй. Шууд ажилдаа яваал. Тэгээд бас нэг изакад нэг хальтаа ажиллаа л. Гэтэл ягаад ч юм тэгэл манай сургуулийн ажилд Монгол хөлт байдаг байсан. Амар ганцаарддаг байсан. Тэгэл нөгөө вьетнамчуудтай найзлж байгаа юм чи. Вьетнам гэхдээ тэгэл ялч ингээл Монгол сургууль хүүхдгүү сургуульд очихоор тэгэл гадаад хүүхдүүд маань л бараг их орны хүүхд шиг болчихдаг тий. Энэ бол тийм тий. Тэгнь. Тэгэл нэг Вьетнам хүүхдүүд ч амар хөрхөн санагдал тий. Нэг яг Монгол хүүхдүүд ч санагдал. Тэгэл хэд нэртэйгээ найзлаа. Тэгэл 4-р курст болсон чил нэг би тэгэд нэг Монгол явж нэг амарч ирэл нэг битсэн чил би ганцаараа баруул ажиллах болсон. Хүүхдүүд ажил хайгаад эхэлсэн. Тэгэл ажил хайлтын зовлон ингээл бас нэг юу шаналлалт амьдрал эхэлсэн юм да. Их сургуулийн хамгийн хэцүү юм тийм нэг ажил хайл бат цаашаа явах уу гэж бодох юм. Тэр айгүй хэцүү. Яг хүүхэд болго юмаа хийцэн. Тэгээ чи газар өрөлдсөн. Тэг яах вэ гэдэг мэдэхгүй тэгж мэгээл. Тэг ядчих нөгөө Монгол хөлтөч юм гой тулгаж штэ Монгол зангаараа. Япон хөлтөч бүх юм бэлэн яг 3 дугаар курстэй бүх юм шийдчихдэг. Тэгэл 4 дугаар курстэй нөгөө нэг дипломын ажилд яг 100% анхаарлаа төвлөрүүлждэг болохоор тэр үеийн надад бол амар яг ажил хийнгээ бас тийм олон зүйл амжуулах амар хэцүүсэн надад бол. Тэр чинь бас их нөлөөс гаргасан шүү. Ажил хайм тэгээ диплом бичгээр болцоо ядчаад тэгээ сэдвээ олно, судалгаа хийн, тэгээ цагийн ажиллаа хийн. Тэгснээ бас нөгөө 3-аасаа орсон болохоор ингээд кредит тутаа байгаа шүү. Бас ингээд тодорхой хэмжээний хичээл цоон. Тэгэл яалчгүй л дэлхий дээр би ганцаар үлдсэн юм шиг л мэдрэмж авсан байт юм да. Тэгэл ер нь их сургуулийн хамгийн 50% бол 2 дугаар курслээс юм байна да. Тийм баха би хэд нөгөө 2 моёр их сурч үзээгүй болохоор 3-аасаа орсон байдаг чи миний 3 дугаар курс юм бол би барал их сургуулийн 4 курст байгаа юм шиг л тий. Юу ч мэдгүй сайхан ангалцж явж байгаа л нэг хүсэн чи 4 дугаар курс төгснө гээл. Тэгэл ромбо ментер бичгүүгээл тий диплом ажил бичгүүгээл. Тэгэл н одоо сурсан юм чи нэг биччих тийм үү гээл бас хөө юм чи бас бодож байгаа штэ. Тэгэл ажил яах уу гээл ажил хайгаал. Тэгэл нэр шантарсан. 4 сараас эхэлж ажлын юугаан бэлтгэж байгаа л яг 6 сарын сүүлээр ч лөө ажил тэнцсэн байдیں۔ Би яг тэгэл бодсон ш нэг тэр ингээл орсон газартаа ярьслах хүч яхта за би энд ингээл тэнцэхгүй бол
Тэгэл 7 сар чинь зуны амралт гэсэн сүүлээр зуны амралт эхлээл тэр намар мамар болъё гэж бодоод амар шантарсан. Лээ одоо энэ тал тэнцэхгүй л да ингээл тэр хугацаанд хайчий гэл тэгж бодож исэн. Тэгсэн чинь лаваа тэнцэл тэгэл юм уу гонигт амьдрал гэх юм уу шаналгаатай амьдрал төр хугацаагаар зогсоол зуны амралтаа сайхан амарч яваал. Тэгэл ромбом гэл явсан байт юм да. Ер нь айгүйх тиймэрхүү юм болсон шүү. Тэгээ одоо бодохоор тэгээ их сургуулийн амьдрал хамгийн гоё үе тий. Тийм, ер нь бол тийм. Нэг тийм. Ер нь л бол тэгээ сурагч байх чаа ерөөсөө. Тийм тий. Ер нь тийм гоё тий. Нэг юу ч бодохгүй тэнийг явж явах хамгийн амар Тэнийг тий. явж байгаад тэгээд нэг амар юм туулж үзэл аахуудаа. Тий. Аха. Тийм утгаараа олохгүй яхаа. Тэгээ ажилд орчих ингээд яах вэ? Ажил бодно л доо. Өөр олон юм бодохгүй. Гэтэ тэр нь амар жоохон шаналгаатай ч юм шиг тий. Нэг тийм их сургууль байхаар чи яг цагийн ажиллаа хийн, ирээдүгэн бодно. Нэг тийм арай жоохон өнгөлөг ирээдүйтэй гэх юм уу? Хүлээлт өндөртэй тий. Аха, хүлээлт өндөртэй байсан ч юм уу? Ажилд орохоор тэгэл амар бүх юм нэгэн хийм болчихоор ч юм уу тий. Тэгэхээр нэг тийм сонирн болцдог ч юм шиг. Яг хөө хүмүүнээс шалтгаалдаг байж магадгүй л да. Гэхдээ нэг тийм тиймэрхүү юм санагдсан шүү. Оюутан байхаар ч амар тэнэг байхлаар тийм тэгээд. Тэр мөр айгу. Тийм санагдсан. Тэгэл их сургуульчин бас ингээ Япон хүмүүстэй найзлж мажлах бас айгу сонир тий. Айгу тийм. Яг найз чим шиг найз бичим шиг тий. Тийм Япон хүмүүс чинь хүнтэй найзлалтаа айгу удаан тэр хүнээ таньжээж айгу тийм урт хугацааны харилцаа өргөдөртэй болохоор бид нар ч яг тэгэл яадаг ч юм те. Таарахаараа мэдлээ. Тий айгу дотн байдаг шүү дээ. Болол тий. Тий. Яг эмэгтэй хүн бол яг бас ойлгож болсон тий. Миний хувьд болохоор нөгөө маа сургалч ер нь эмэгтэй гэхээс эрэгтэй хөлтөд их байдаг ус болохоор тэрэн дээр жоохон тийм байдаг ус хаа. Аха. Магадгүй манайх ч нэг л яг эмэгтэй эрэхтэй холимуулаад гэсэн л да. Тэгэл эмэгтэй хүмүүс мөвчөж яагаад яхалаар чи заримдаа ингээл коридор зүрхөөр амар цай найзлал үе сайн уу мэн үү яахсан юм дараа тийчээд ингээл хамт нэг юм хоо идэж мөч хөр явъя л да ийшээ явъя л да тийшээ явъя л да амдэрч юм гэл. Тэгэл нэг болохоор ингээл коридор те танихгүй шиг төрч амар гахалтай тэгэл бүр гахах чам чи энэ ч одоо яг яах юм болоо гэ. Би юу хийчихээ гэл амар бодож модоолоо. Тэгэл сүултээ ч тэгээ нөгөө үттэйгээ тасаад өөрөө ч бараг тийм болоод исэн мааш. Тэгэл Японд ирсэн чинь нэг 4-5 жил тэгсгээл өнгөрцөн үү те. Амар хурдан өнгөрсөн. Ер нь те ботсон чинь нэг юм хийж ялсан ч юм бүүч юм шиг те. Тэгэл өнгөрчих шиг болсон. Тэгэл ажилчин анги боллоо. Бас нэг амьдралын нэг өөр төв шиг л те. Өөр хууц эхлээл. Тэгэл ажлын байраад ирэх Япон гадаад би чагаа нэг гадаад хүмүүс энтертэй айгу харьцаж яадаг тийм ажил байсан болохоор ажиглуулсан л та. Гэтэ бас нэг гоё тий. Бас нэг гоё мэдрэмж байсан шүү ялцчихгүй. Дараагийн дугаарт таны ажилд орсон түүхийг чинь сонсгоноо. Тийм дараагийн дугаарт чи би тэр ажил хүн орсноо. Японы компани эсвэл их сургуулийнхаа тухай ярьж болох. Аха дараагийн дугаарт гэхдээ зочинтой байх болно. Тэгээ зочин маань зөвшөөрөх юм бол тээ. Гоё зочид амар гоё зочид оролцуулах болно. Тэгээ тэр зочдын бас Японд амьдрал бас айгу сонирн байх гэж бодож байна. Тэгээд зочдтой яриангаа бас тэгэл би тэр бас дунд нь өөрсдөө юм ярьж мараал. Тэгэл байцгаах болно да тий. Тий. Ямар ч шиг ажилд орох хүртэл би тэр нэг иймэрхүү л юм туулсан байна. Иймэрхүү үдийг өнгөрөөсөн байна тий. Тий. Тэгээд таргалсан ч хүү, турсан ч хүү өндөрч усангүй. Хэвээ нэрэ байсан байна. Ямар ч тааш тэгээд бас өргөн тэгээд ийм тэнд бас тэгээд шороочлог хөдөлгөөл явсан юм шиг байна тий.
Тиймэрхүү л байна да. Нэг бид хоёрын байга газар нэг бороо орохгүй бол тэгэл болчихлоо тий. Тэгээ жоохон өвлөрөх байж байгаа л болчих шорлоо. Амар нар мар шарахгүй гэдэг айгу гоё яллоо. Гоё энэ гоё. За тэгээд дараагийн дугаар дээр уулзах үед лээ. Тийм. Тэгээ дуусах та. Тэгээ бас би тэрийг дэмжээрөө. Дэмжээрээ. Сэтгэл сайтай хүмүүс эд шүү. Та нар гоё сэтгэлтэй шүү. Сэтгэлээр би тэрийг дэмжээрээ. Та нарын сэтгэлээндээ бид хоёрт их гоё тус болно. Тий. Би тэрийг чинь бас тэгэл энэ бүрхэг тэнгэр чинь нар шиг тэгэл ийгээл ороод ирнэ шүү дээ. Та нарын маань тусламж чинь дэмжлэгч бид хоёрыг гийгүүлнэ. Тийм гийгүүлнэ. Тэгээ энийг бас ингээд юу байна? Доотлон тэгээд японоор юу юм уу гэдээ тавьчихсан тий. Япон орчуулан тавьчихлаар тэгээд яг Япон хэл сурах цаа хүмүүс тэг хэрэг болно гэж хэлэхгүй ч гэсэн бас хэрэг болохгүй гэж хэлж чадахгүй. Тэг яг тий. Сонирхол бас байж болох гэж бодлоо. Тэгээ дараагийн дугаар магадгүй Япон хэл дээр гэж магадгүй тий. Магадгүй. Тэгээ би тэрээ сони Япон хэл. Халтар хултар Япон хэл тий. Тэгээд бас оролцогчдын маань ингээд Япон хэл мэл тэгэл нэг оролцогчд маань нэг л шалтгаалал өөр аялга маялгатай тий. Тийм улс орны аялга өөр. Улс орны аялга өөр тэгэл бид хоёрын юм уу ч гэсэн өөр. Айгу тийм бас сонирхолтой дугаар болох бах тий. Аха. Тийм болохоор тийм манайхан гоё. Хүлээж гараа. Бай. Bye.